За Монголын одоо аял жиршлийн салбарт ялангуяа хөдөө орон нутгийн асуудлыг төрийн бүс байгууллага, аж ахуй нэгж, хувь иргэд тийм ээ хамтран нэг өнцгөр харах, нэгдэж ажиллах ийм одоо зорилгоор өнөөдрийн энэ арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа Дундгов аймгийн засаг даргын тамийн газрын хамт олонд мөн одоо энд хүрэлцэн ирж оролцож байгаа Дундгов аймгийн аял жиршлийн одоо бизнес эрхлэгчид та бүхэнд баярлалаа. Одоо маш их одоо сайшаалтай тийм арга хэмжээ болж байна гэж хувьдаа үзэж байна. За миний өнөөдрийн одоо тавих илтгэлийн сэдэв бол орон нутагт тийм ээ аял жиршлийг хөгжүүлэхэд анхаарах нэг хэдэн асуудал байдаг. За тэрийг хөндөе гэж бодож байна. За би Монголын аял жиршлийн салбарт одоо 20-21 жил ажиллаж байна. За эхний одоо 4-5 жилд нь бол ерөнхийдөө одоо аяллаа төр менежер, аяллаа хөтжөөр ажиллаж байгаа. Тэгээ 2006 оноос одоо өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн байдаг. Монголын аял жиршлийн салбарт хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр одоо 16-7 жил энэ туршилд ажиллаж байгаа. За сүүлийн одоо 5 жилд бол харьцангуй одоо нэлээд тийм судалгааны ажилд оролцож байна. Ялангуяа Зүүн 3 аймгийн аял жиршлийн одоо бодлого төлөвлөлтүүдийг төлөвлөх. За дараа нь одоо Булган аймаг тийм ээ Өөрхөнгай аймгийн зарим сум энтер гэдэг ингээд детальчилж ингэж одоо судалгаа хийж орж одоо төлөвлөсөн ажлууд бол байдаг. За ер нь одоо аял жиршлийн яг тийм ээ үнэт зүйл юу вэ гэдгээс би яриагаа эхлэе гэж ингэж бодож байна. За та бүхэн энийг бол мэдж байгаа. Байгаль ерөөсөө одоо гол юм бол ерөөсөө байгаль тэгээд одоо өгөгдсөн нутгийн одоо түүхийн одоо өв соёл тийм ээ ийм зүйл бол ерөөсөө аял жиршлийг жуулчдыг одоо татдаг аял жиршил хийх гол шалтгаан шалтгаан болж идэг ийм зүйл. За хоёрдугаарт нь угсаатны соёл ахуй байна тийм ээ. Энэ бол одоо нүүдэлчин монголчуудын амьдрал, зан заншил, органик бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг гэсэн ийм одоо агуулгуудыг багтааж байгаа. За дараа нь болоод ирэхлээр аял жиршилд маш чухал үүрэг одоо гүйцэтгэх зүйл одоо нөлөө үзүүлдэг зүйл бол тав тух үйлчилгээ. За зам харилцаа байна, зочид буудал байна, жуулчны бааз байна, зоогийн газар байна, тухайн суманд банк байна уу, ATM байна уу, интернет байна уу, янз бүрийн хүнсний дэлгүүрүүд байна уу, жижиг цааны газар байна уу гэдэг ингээд энэ бүхэн бодвол бүгд байж аж аял жиршил хөгжнө. За найрсаг байдал тийм ээ, зочилгомтгой байдал, аюулгүй байдал, амгалан одоо орчин байна уу, ямар нэгэн одоо тэнд одоо айх зүйл байна уугүй юу тийм ээ. За үйлчилгээний ба харилцааны соёл бол одоо аял жиршлийг баяжуулан хөгжүүлж идэг ийм одоо онцлогтой. За Дундгов аймагт юу байна вэ? Дундгов аймагт байгаа одоо нөөц бол энд байна тийм ээ. Эхнийх нь цагаан сувраг байна. За та бүхэн бол хараад бүгдийг таньж байгаа бах. Энэ бол манай одоо компани одоо аял жиршлийн одоо маркетинг сурчлаганд хэрэглэгддэг зургууд байгаа. За баг газрын чөлөө, их газрын чөлөө тийм ээ, дэл уул, ангийн хийдгээд ингээд манай одоо тур оператор компаниудын аяллаа маршрутанд байнга байж идэг, байнга одоо эргэлтэнд орж идэг ийм газрууд байгаа. За нутгийн зан олонний одоо онцлог соёл одоо амьдралын хэв маяг гэдэг зүйлүүд одоо байна уу? За дээдлийн зургуудыг та бүхэн хараарай. Өнөөдөр энэ соёл байна уу? Өнөөдөр бид нар ямар нэгэн малчин айлд очиод энийг шууд харж чадах уу? За харж чаддаггүй маа гэхэд яг энэ аял жиршилд оролцохыг хүсэж байгаа малчин айлтай тохиролцоод за 1 сарын дараа 2 сарын дараа танай одоо гэрт тийм ээ жуулчин дагуулад ирэхэд та одоо яг энэ дээр харагдж байгаа зүйлүүдийг танай гэр бүлийнхэн үзүүлж харуулж чадах уу гэж асуухад яг бэлэн байж чадах уу? Ер нь асууж үзэх хэрэгтэй. Чадах уугүй юу гэх. Мянган малтай бол мянган малынхаа хойноос хөөцөлдөө завгүй. Бид нар маш олон удаагийн сургалтыг малчтад хийж исэн. Бүгдээр яг энэ танхимд ингээд суугаад юу гэж хэлдэг вэ гэхээр чаднаа л гэж хэлдэг. Тэгээд сарын дараа ч юм уу 2 сарын дараа ч юм уу нэг 2 жуулчин явуулахад ерөөсөө энд яригдсан зүйл ерөөсөө байхгүй таг мартагдсан байдаг. Тэгэхээр энд ямар хүмүүс оролцох ёстой юм бэ? Ямар айлуудыг бид нар аял жиршилд бэлдэх ёстой? Мянган малтай айлыг бэлдэх ёстой юм уу? Ямар айл те? Сая өнөө өглөө би 5 цагт Улаанбаатар хотоос гарсан. Тэгээ наашаа ирээ явж байхад яг бид хэд одоо ингээд ярьж илаа машин дотор тэрийг хардаа гэд. Тэгсэн чи тэнд нөгөө ийм нөгөө богоонч шиг
одоо ийм отрихл гэж би бол ойлгож байгаа. Ингээд чиргүүлтэй тэгээд одоо малаа малалж байна. Тэр соёл бол яг одоо гадны жуулчдыг татах соёл бол ерөөсөө биш. Тэр бол зүгээр өвөр Монголын нутагт бол захаас аваад харна. Яг манайх одоо бас яг тэрний араас орж байна. Тэгээд одоо биднэрт юу хэрэгтэй байна вэ гэхээр өнгөрсөн цав бид нар увс руу аялахад бол нэг морио унтсан нөгөө одоо дөрвөд залуу ингээд дээлтэй уурга барьцсан ингээ явж хахад 11 машин 40 хүнтэй машины цуваа зогсож байгаа байхгүй. Яасан гэсэн чинь тэр нутгийн яг морио унаад ингээд уурга барьцсан дээлээ өмссөн малаа хариулаад явж байгаа тэр залуу гадны битгий монголчуудыг зогсоож чадчих. Бид нэр өөрсдөө ийм язгуур өв соёл бүх юмаа хаасайгүй өгүүлдэг болчих. Нүдэндээ хайдаг болчих. Тэгэхээр энийг би нөгөө асуугаад байгаа юм. За энэ нөгөө нэг одоо ийм тэмээгээр одоо нүүдэл хийж байна. За энэ голын зураг бол танай Дундгуй аймгийн одоо нөгөө хөхүүрийн соёлын одоо соёлыг харуулсан нэг ивентийн зураг гэж би бол интернетээс олж авсан байгаа. За саатлынх нь уяхан зам ТV-нар ингээд тийм ээ одоо ивентийн зураг харагдаж байна. За ийм одоо соёлын зүйлс бий юу гэдэг бол их чухлаа. За дараа нь ая тухтай амарч тухлах бааз буудал Дундгуй аймагт байна уу? Байна. Гэхдээ энийг одоо хэний төлөө эхэлж барьсан бэлээ гэдэг та бүхэн түүхийг мэдчихэ. Дундгуй аймаг бол дайрч өнгөрдөг аймаг. Дундгуй аймгийг алгасаад шууд өмнө говь руу нисчдэг одоо нислэгээр ингээ явцдаг байсан. Тэгээд Дундгуй аймаг бол одоо манай бусад аймагуудад үлгэр жишээний үйл явдал хийсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр заавал Дундгуйын гаралтай гихгүйгээр тийм ээ. Улаанбаатар хотод одоо хотын харьяалтай ч байсан хамаагүй өөр одоо аймгийн харьяалтай ч байсан хамаагүй хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүст санал болгосон. Юуг санал болгосон бэ гэхээр та бүхэн манай Дундгуй аймгийн цагаан сувраг онгийн хийд дээр одоо жуулчны бааз барьж байгуулаач гэ хөрөнгө оруулагчдыг чөлөөтэй урьсан байдгийг. Тэгжиж тэнд тийм ээ бааз баригдсан. Тэгээд яасан? Монголын тур операторууд нөгөө Дундгуй аймгийг алгасгаа болоод энэ яг хамгийн түрүүнд гадны жуулчдад орж ирсэн газрууд бол энэ. Тийм учраас харьцангуй аялал жуулчлал хөгжөөгүй байгаа аймагуудтай харьцуулах юм бол энэ Дундгуй аймгийн энэ баазууд бол үйлчлэгээ гэдгийг мэддэг. Яагаад өнөөдөр онгийн нууц дээр бүгдээрээ буудгийг? Нэг гоё юм нь юу гэдэг гэж говьд те усны нөөц багтаа байгаа газарт маш одоо газрын гүнээс усны сангаа маш сайн байгуулсан. Яг зэрэгцээ 7 хүн те 7 эрэгтэй 7 эмэгтэй зэрэгцээд 14 хүн бие засчих боломжтой 14 хүн шүшүүрт орчих боломжтой тийм нөхцөлийг хийж өгсөн учраас өнөөдөр энэ онгийн нууц гэдэг баазын дэргэд байж байгаа өөр бусад баазтай одоо харьцуулах юм бол үнийн хувьд илүү ч гэсэн бүх тур операторууд тэр тав тухын төлөө энэ баазад бол битүү захиалга өгдөг. Энийг бол одоо манай Монголын тур оператор компаниуд бүгдээрээ мэдчихэж байгаа. За тэгэхээр ерөөсөө энэ жуулчинд юу чухал вэ? Ус чухал, шүшүүр чухал, нойл чухал, матрас зузаан байх чухал, цагаан эргэлэл 100% цагаан байх чухал. Тэрийг хангаж чадсан гэдгээрээ бол ийм одоо хоноглох бааз байна гэдэг бол Дундгуй аймагт бол нөөц байгаа. Огт нөгөө булган энтертэй харьцуулах юм бол бас харьцангуй боломжтой гэж харагдаж байгаа. За энд найрсаг зорчлогомтой аюулгүй амгалан байдал гэж байгаа. Ерөөсөө жуучид юунд дуртай? Зүгээр нэг айлд яваад ороход тэр айлын эзэн цааргалахгүйгээр зүгээр шууд гадаад хэл мэдгүй зэдгүй гэхгүйгээр зүгээр шууд ингээл чөлөөтэй яриад одоо энэ босож ирээл энэ хүн имэйлээ ярьж байгаа. Одоо энэ бол манай компани дээр нэг 2 сарын өмнө ирсэн нэг элчин гадаадын тийм ээ одоо элчин сайдын ажилтнууд байхгүй юу. Тэгээд манайх нэг 9 тасарханаа нэг айлд явуулсан. Тэгсэн чинь энэ айлын эзэн бол ерөөсөө шууд ингээл имэйлээ тайлбарлаад тэнд байж байгаа хэрэгслүүдийг тайлбарлахад энэ хоёр бол элчингийн ажилтнууд бол маш өндөр сэтгэл авсан. Дараа нөгөө ажилтнуудтайгаа энэ айлын гэргий тэр бууз хийсэн. Хамт хоол хийсэн. Ерөөсөө л энийг хэлж байгаа. Гэтэл бид нар одоо тэгээ дараа нь тэр гэрийн эзэн тийм ээ энэ жуулчдыг одоо тэмээ унуулад ингэ явсан. Маш амар амгалан айх аюулгүй байсан гэж. Яагаад гэвэл бид анхудаага тэмээ унж байгаа боловч хинд нь бид нар тэмээнээс аагаагүй. Яагаад аагаагүй? Анхудаага унж байгаа тэр өндөр ингээд бууз цухтаа онцлогтой энэ малыг унсан ч гэсэн бид нар ерөөсөө айх аюулгүйгээр унсан. Гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр гэрийн эзэнд буюу энэ биднийг зочиж үйлчилж байгаа энэ айлын хүмүүс биднэрт тэр их одоо итгэл тэ өгч бидний тэр айх айцыг байхгүй болгосон гэж хэлж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө найрсаг үйлчлэгээ буюу энэ бол аялал жуулчлал. Аялал жуулчлалын хөгжил гэж ийм л юм хэлнэ. Ер нь бол энэ үйлчлэгээ гэдэг юм аягүй чухал. За. Манай Дундгуй аймаг бол 100% 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 100
За энэ дараагийнх нь одоо ирэхлээр нэг хідэн баазын зураг байгаа. За энэ говийн бааз байна. За эхлээд бид нар хүнд зориулж ямар жуучны бааз резорт байгуулах үед эхлээд өөрсдөөс асах хэрэгтэй хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс. За Дундгой аймгийн газар олголт хийх гэж байгаа одоо тэр шийдвэрийг гаргах гэж байгаа түвшний хүмүүс эхлээд асууна. За хүнд зориулах юм. Энэ гадаад дотоодын жуулчдын аль алинд нь зориулсан дундаж үнэтэй бааз байгуулах гэдэг юм уу? Эсвэл одоо зөвхөн гадаадын баян жуулчдад зориулсан лагшри бааз байгуулах гэдэг юм уу? Аль эсвэл одоо Монголын гэр бүлээрээ аялах дуртай одоо аялагч амрагчдад зориулсан бааз байгуулах юм уу? Эсвэл одоо дотоодын мөнгөтэй амрагчдад зориулсан лагшри бааз байгуулах юм. Бааз юм дөрвөн янзаар гарч ирнэ. Буудал одоо хөдөө орон нутагт байж байгаа газрууд резортууд тийм ээ. За говийн баазуудын нэг гоё юм юу гэдгүү гэхээр хашаа байхгүй. За энэ бол манай тур оператор компаниудын жуулчдын одоо бүх аялагчдын жуулчдын сэтгэгдэл дээр бичээстэй байдаг. Говийн баазууд маш өндөр үнэлгээ авдаг. Яагаад гэвэл яг байгаль байгаагаараа байгаа. Тэнд ямар нэгэн илүү дутуу орчин үеийн одоо төмөр хашаа хайсан нэтээрээ тийм нүдэн торох тийм муухай юм ерөөсөй байхгүй гэж ярьдаг. Тэр нь өөрөө маш их сэтгэл үлдээдэг. Дээрээс нь хашаа байхгүй байхад энэ тэндээс нь машин тэрэгнүүд хамаагүй газраас нь орж ир зогсдгүй. Тэнд яг тэр баазын дэг журманд л захирагдаж зогсдог. Энэ бол аялал жуулчлал. Тэгээд энэ одоо доотлын ингээ харах юм бол тэр Монголын гэр бүлээр аялж байгаа хүмүүст бол юу эрэхтэй вэ? Тоглоомын талбай эрэхтэй. Монгол юу гадаад жуулчид мэдээж хэрэг Монголд сакс тоглох гэж ирэхгүй шүү дээ. Тэ? Гадаад жуулчид Монголд бильярд тоглох гэж ирэхгүй. Тийм учраас Монгол жуулчдад зориулж байгаа баазад бол entertainment бүх юм хаах хэрэгтэй. Тэр дотоодын мөнгөтэй амрагчдад зориулсан бааз дээр би тэрэлж зочдуудлыг тавьсан байна л да. За дараагийнх нь слайдн дээр яриа явчих. За энэ говийн 3 тэмээ бааз хоногийн 1.6 саяас 6.2 сая төгрөгийн үнэтэй. Нэг хоногийн. Энэ нь шүү дээ тийм ээ тогтчлтын үнэлээд байгаа даа биш. Энэ юуг нь үнэлээд байгаа юм гэхээр газар олголтын үнэлээд байгаа юм. Иргэн тойронд нь өөр ямар ч бааз өрсөлдөх бааз байхгүй. Тэгээд энэ юу вэ гэхээр тэнгэр газрын хаяа нээлтсэн энэ гоё байгальд тийм ээ тухайн гадаадын жуулчин очиод авж байгаа мэдрэмжэндээ төлж байгаа 6.2 сая төгрөг. Тэрнээс ш энэ баазад өглөө бусад баазад гардагтай адилхан өглөөний цай байгаа. Өндөр үнэтэй баазуудад байдаг шиг хоол байгаа, байдаг шиг тогтчлт байж л байгаа. Тэгэхээр энэ бааз бол ерөөсөө л гадны жуулчдыг авъя гэж байгаа. Дэлхийн одоо Холливуудын одууд ирээ явцдаг. Бид нар мэдэхгүй. Яагаад гэвэл тэд нар Монголд ирэх дуртай. Өөр газарт болохоор олон хүмүүс танаа дагаж гүгээд байдаг. Дахин ирж үйлчлүүлдэг. За энэ бол Өмнөг аймгийн Болгон суманд байдаг бааз тийм ээ та бүхэн бол мэдэх байх. Дараагийнх нь Хүй 7 худаг дээр байдаг хаан резорт гэж бааз байгаа. Хоногийн 1.2 саяас 4.8 сая төгрөг. Энэ болохоор газраа зөв сонгосон. Наадмаар бүр илүү их өндөр үнэтэй болно. Яагаад гэвэл Хүй 7 худагт тэр олон уяачдын асар тэ алаг ирээ майхан тэр олон мордыг харах тэр таашаалда төлж байгаа мөнгө. Тэгээд бас энэ иргэн тойронд нь янз бүрийн газар олголт байхгүй. Энэнд одоо төлж байгаа. За энэ болоод ирэхлээр тэрэлжийн Red Rock бааз байна. Яг монголчуудад зориулсан учраас энд одоо тэр ширээний теннисмэнс тэг хүүхдүүд нь саатарч тоглох бүх юм байгуулад entertainment-ийн бүгдийг ингэ шийдсэн. Энэ бол Монгол гэр бүл хосороо амардаг. Тэгээ хоногийн 250,000-аас 500,000 төгрөг. Хоёр хүүхдээ дагуулад эхнэрээ дагуулад очиж байгаа нэг гэр бүл хоногийн 500,000 төгрөг төлөөд энд амрах бол үнэхээр таашаалтай. Энэ бол зөвхөн гэр бүлээрээ буухныг одоо хоногийн үнэ гэж шүү дээ. За энэ бол одоо гэр бүлийн амрагчдад зориулсан бааз. За энэ болоод ирэхлээр тэрэлж. За хоногийн 883,000-аас 6,993,000 төгрөгийн хооронд үнэтэй. За энэ бол Гацууртын Чинбатын одоо байгуулсан төржид байгуулсан бааз. Гэхдээ энд гадны жуулчид буудаггүй. Яагаад буудаггүй вэ гэхээр энэ бол иргэн тойрондоо тэр чигээрээ гэр хороолол. Гараад хог, модон дотор нь хог. Гараад монголчууд энэ тэндгүү машин аваагаад усан дээр энэ тэндгүү майхан сар барь бууцсан. Ийм юмд ямар ч гадны жуулчин 6 сая төгрөг төлөхгүй. Энд хэн буудгийн ихлээр Монголын мөнгөтэй хүмүүс тэдний авгаа хүүхдүүдийн төрсөн өдрийн баяр тэмдэглэг найз нөхдөдөө цуглуулдаг ийм л газар. Гэхдээ энэ буудал дотор бүх юм байгаа. Саадах бүх юм байгаа. За ингэхээр газар олголт яах вэ гэдгийг ярина. Их шийдэн тий. Манай энэ газарт юу хийх гээд байгаа юм бэ гэдэг. За
байгальд түүхэнд түшгэлсэн бүтээн байгуулалтыг хүнд зориулах юм бэ гэдэг айгуу чухал. Тэр бүтээн байгуулалт ямар байх юм бэ? За энэ дээр би нэг санаа хэлмээр байгаа. Ямар санаа хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ дил уулын энэ 32 хүнтийн зураг гэж энэ бол ерөөсөө бүр Дундгой аймаг бол зүгээр ингээд одоо гаргаж ирэх л сэдв. Яагаад гэвэл энэ дэлхийн ЮНЕСКОгийн тайзан дээр тоглолцсон юм. Яг энэ сэдвээр нь шүү дээ, соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн ангийн оюутнууд 2016 онд этно балет тавиад тэр нь бүр ингээд дэлхийн олон улсад үнэлэгдээд тэгээд Францад хүртэл өргөдөж тоглосон. За энэ дээр би ямар санаа хэлэх гээд байгаа юм бэ гэхээр цагаан сувар бааз Монголмаа захиралтай. Наадлын дээр говь одоо тэг караван сирай хоёр бол маш их хүнтэй. Тэр хоёр баазын ойролцоо, тэр хоёр баазаас энэ дил уул хүртэл нэг 20 гаруй км, 20 км гэж байгаа. Дил уулынхаа яг тэр үзэх ёстой зургуудаа үзээд, газарчтаа үзээд ирээд энэ хоёр баазын ойролцоо маш гайхалтай балет тоглох тайз баймаар. Задгаа театр. Тэгээд тэн дээр Дундгой аймаг өөрөө дуу хуурын үлгийн нутаг гэх тэр хан дээр бичээстэй байж байна. Танаа Дундгой аймгийн театр бол одоо өнөөдөр бид нар нээлтэн дээр харлаа, авьяасыг нь харлаа. Шууд дуурайгаа тоглох хэрэгтэй энэ хөмөргөн гурвалжин эрхийн аваад. Улаанбаатар хотод төмийн их чуулгын тоглолтыг бүх тур оператор компани үздэг. Манай тур оператор компаниуд юу гэж ярьдаг вэ гэхээр жуушны бааз дээр очиод оройн хоолны дараа хийх юм олдохгүй байна гэж ярьдаг. Бидэрт хөтөлбөр хэрэгтэй байна. Энэ ерөөсөө шууд зарагдах бизнес шүү. Энэ хэрэгжиж чадна. Энэ өөрөө нэр хүндтэй. Ийм. За ийм санаа хэлье. Тэгээд тайзаа барихтаа яг хаана хийх юм? Яг цагаан суврагын дэргэд юм уу дил уулын дэргэд байж болохгүй. Тодорхой зайд байх хэвээр. Яагаад гэвэл зурган дотор орчин үеийн ормооргүй байгаа юм. Цагаан суврагны зургийг авахд энэ тэндээс нь сарайсан орчин үеийн ороод ирэх юм бол тэгэл утгаа алдна. Дил уулын энэ одоо хажууд очиод гой хадны хэсэг зургийн дэргэд зураг авах гэхээр нэг хачин сонин самбар, нэг хачин сонин хашаа хайс ороод ирвэл тэгэл үнцнээ алдна. Тийм учраас хаана байгуулах вэ гэдэг нэгдүгürt аягүй чухал. Хоёрт нь байгальдаа зогсож чинь үгүй гэдэг чухал. Тэр одоо төмрөөр хийх юм уу? Модоор хийх юм уу? Чулуугаар хийх юм уу гэдэг чинь аягүй чухал. За тэгээд зорилго нь юу юм? Хинт зориулж байгаа юм? Ямар үр дүнд хүрэх юм? Тэгээд цаашид хэрхэн яаж авч явах юм? Төмийн их чуулга яаж тоглолт хийгээд бүр жуулчны одоо салбарын топ чуулга болж чадлаа шүү дээ. Концерт нь жил болгон ингээл тавигддаг, тоглогддог те. Тэрнтэй ялгаагүй зүйл байхгүй. Энэ хоёр бааз чинь байнгын ачаалтаа байж идэг. Хүний ингээд хүмүүсүүдийг ингээ баясгаж олно. За, ийм бүтээн байгуулалтуудыг хийж болохгүй. Би гайхаад идэг байхгүй энийг. Тэр дээд байгаль ногоон зүлэгтэйгээ таахарч гоё яваа зү. Энэ том байгалийн өгөгдлийг ингэж хаших бүр ямар шаардлагатай, ямар хүн чулуу байгаа ш, бугуун өшөө байгаа ш. Бугуун өшөө хүн чулуу байсан бол адуу мал очоод шөргөөгөө туглаа хайчин гэд айц байгаа. Гэтэл энэ тайхар чулууг очоод мал шөргөөгөө эвдээ тэмлээ тайчих юм байхгүй ш. Ийм бүтээн байгуулалт маш буруу. Тэгээ гутаачж байгаа байхгүй. Тэгээ гадны жуулчид бүгдээрээ дайжаад очихоо хэлсэн. Тэгээ харахад нэг юм самбар байна. Энэ төмөр хайс майс бол ерөөс ашиггүй. Тэр дээдлийн хоёр болоод ирэхлээр Хинтээ аймгийн Биндар суманд байдаг. Цаа талд нь Яргуун авцал гээд байгалийн бүр тасархай байгаль байна. Гэтэл нааталт нь одоо нэг хідэн төгрөг яаж хороох уу, эсвэл яаж зарцуулах уу гэж бодож ийсэн юм уу? Ямар учиртай юм мэдэхгүй. Энэ нэг шонхрын хөшөө гэсэн, нөгөөх нь нэг чоны хөшөө гэдэг байгаа байхгүй. Чон ч мэдэгдэхгүй. Тэгээ энэ дээр нь штэ те шувуу очоод ингээ сангасаа ингээ хайчин. Ингээ очихлоор ингээд нэг тийм цагаан толгойтой танихгүй болсон байдаг. Тэгэд ийм байгалыг гутаах те хөшөө. Тэгээд тэр байгалаас илүү гоё хөшөө хийж чадахгүй бол ингэж мөнгө үрэх ямар ч хэрэг байхгүй. За энэ доотлын энэ сошиалын бүр дуйлаа шууга. Нэг юмыг ерөөсөй ойлгохгүй байна. Айгу том байшин бариад ирэхлээр л хүмүүс нэг шаваад ирчих юм гинэ. Тийм биш шүү дээ. Энэ аял жуулчлал биш. Энэ андлын өшөн дээр хин очно гэж бодож байна. Монгол туурагтнууд л их сайндаа ирнэ, гадных нь тоохгүй энийг. Тэр зонхов гэдэг цогцлбарыг бариад хэдэн тэр бумаар барина гэдгийг яаж бодож чадсан юм? Жишээ нь, тэ?
Монголд өнөөдөр 2019 оны одоо статистик үзүүлэлтээр христийн сүм 187, буддийн сүм 131, шашингүй үзэлтэн улам их нэмэгдэж байгаа. Бөө шүтлэг мөргөлтөнд улам буурч байгаа. Исламын шашинтан өсөж байгаа. Энэ судалгаануудыг хийсэн юм уу? Тэгээд энэ одоо будда шүтлэгтнүүд тийм ээ одоо ингэ зовхов бурхан бид нарыг аварна гэж бодож байгаа тэр хүмүүс өнөөдөр насжилтан хэдэн насны хүмүүс юм. Бид нар ерөөсөн энийг хүртэл тооцоолж бид нар аял жуулчлалд зориулсан барилга байгууламж барих ёстой. Ийм хэрэггүй зүйл бид нар мөнгө үрж ерөөсө болохгүй. За энэ дуу хуурын орон дундгой. Энэ үгийг би ямар үед сонсдгоо гэхээр цагаан сараар бүх аймагуд оролцсон мэндчилгээ телевизийн мэндчилгээний үеэр сонсдог. За Дундгой аймгийн гаралтай хин нэгэн дуучин хүний бие даасан уран бүтээлийн тоглолтын дээр Дундгой аймгийн дуу хуурын орон Дундгой аймгийн уран бүтээлч тэр гэж сонсдог. За өөр бусад цаг үед энэ брэнд гэж үзэж байгаа энэ нэр маань хэр зэрэг хэрэглэгдэж хэр зэрэг гарч ирдэг вэ? Хэр зэрэг сонсогддог вэ? За энд нэг тайз байгаа. Уяхан зам твийн наран гэж. Энэ Нарв Банзад гэдэг хүн бол Монголыг дэлхийд таниулсан. Энэ хүний хоолой бол бүр дахин давтагдашгүй. Энэ хүнд тэр зориулсан тэр нэг жоохон жижигхэн тэр Монгол хичгээр бичсэн бичгтээ өшөө айгүй жуул байна. Тэрнээс илүү юм хиймээр. Энэ Дундгой аймгийн энэ одоо баг газрын чулуу дээр байж байгаа энэ тайзыг энэ доор харагдж байгаа тайзуудыг авраг болгомоор байна. Энэ бол төсөл. Энэ бол богд зонхын хөшөө барьснаас илүү бүтээн байгуулалт. За энэ дээр бид нар юу хийх юм? Энэ дээр бид нар тусгай маркетингийн баг ажилуулна. Тэр баг англи хэлний маш сайн чадамжтай байх ёстой. Тэр баг юу хийх юм? Монгол улсын уртын дууны фестивалыг энд зохион байгуулъя, жанцан оргоо гэж явж явах ёстой. Тэр баг. Тэр олон улсын хөгжмийн фестивалуудыг интернетээс хаагаад зохион байгуулж байгаа холбоо байгууллага руу мэйл бичээд манад ийм өстой яйда гэсэн задгаа театр байна, микрофон хэрэггүй энэ акустик ийм тим гэд ингээд зураг авчиж оруулаад манад ирээч гэд урих ёстой. Энэ бол ивент. Энэ бол бүтээн байгуулалт. Энэ бол аял жуулчлал ахгүй. Яагаад бид нар энийг хийх ёстой? Зуны 3 сарын хугацаанд бид нар яаж эдийн засгийн үр ашиг олох вэ гэж бодож байгаа. Зуны тэр 90 өдөрт бүх өдөрт өнөөдөр баг газрын чулуунд бид нар жуулч авч чадах уу? Чадахгүй. Тэгвэл бид нар нэг удаагийн том ивентүүдээр хэд хэдэн удаагийн том арга хэмжээнүүдээр бид нар эдийн засгийн үр ашигыг нэг цөм хийх хэрэгтэй. Тэрний төлөө, тэр маркетингийн төлөө ажиллаж чадах юм бол энэ бол аял жуулчлалын одоо төлөвлөлт бүтээн байгуулалт болж чадна. За энэ Дундговын айраг жигтэйхэн сайхан гэж сонсдог байлоо. Тэгсэн чи одоо сүүлийн үед булганы айраг гэлтэйгээд ах юм. Тэгээ би булганд очиод ингээд яг айраг авч исэн л та. Тэгтээ айраг бол брэнд гэж байгаа бол Кока-Колоны савыг усаар зайлж нүдэн дээр минь угаагаад тэгээд айраг хийгээд өгөөд тэгээд тэрийгэ брэнд гэж ярмааргүй байна. Энэ дээр нэг санаа хэлсэн. Ямар санаа хэлсэн бэ гэхээр Пэснэл өргөөл гэдэг шар айраг байна. Энэ дэлхийн хамгийн анхны шар айраг. За энэ бол 1842 онд Чехийн одоо Пэлсэн хотод бол хийсэн. За тэр өргөөл гэдэг нь болохоор жинхэнэ ориг гэсэн утга санаатай. За одоо хүртэл яг энэ анхны жороороо байдаг. Найрлах жороороо. Тэгээ хамгийн их таашаагдсан амттай гэдгээрээ судалгаагаар гараад ирсэн. Тэгээд дэлхийн нийтээр энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр алтан шар айраг гэж нэрлэдэг. За тэгээд хамгийн их хуулбарлагдсан гэж байгаа. За тэгээ хөөс нь илүү шин. Одоо хөөс ихтэй байх юм бол илүү тааламжтай шин гэж ойлгогддог. За тэгээд саад зөрөг цэцэг гэдэг нь ийм гашуун амттай цэцэг байд юм байна. Тэгээд амуу соёлж гэдэг нь чихэрлэг юм байна. Энэ хоёрын амтны тэнцвэрийг гаргаж ирж одоо хийсэн технологи баггүй. Тэгээд энэ яад инхээр гахаа мах бяслагтаа зөгцдөг гинэ. За тэгээд 9 метрийн гүнд заавал ийм шохон чулуун зойр хийгээд тэрэн дотроо модон торхон тэдэг тэр модон торхын хийдэг технологитой. За тэгээд энийг хэн бэлддیں хэн хийдیں гэхээр тапстер гэж мэрэгчлээ. Энэ тапстер гэдэг хүн бол зөвхөн энэ пэлснэр өрхөөлөл гэсэн үг. Энэ мэрэгчлэн тэр шар айргийн чанарыг хяндаг, шар айргийн төгс амтыг хяндаг, шар айргаа яаж аягалж байгааг нь хяндаг, энэ шар айргийг яаж хадгалж байгаа тоног төхөөрөмжийг одоо шалгадаг, энэ тоног төхөөрөмж эвдэрх юм бол тэрийг засдаг.
Тэгээд энэ тапстер дэлхийд даяар ерөөсө 250 хүн байгаа. Хаана л очиж зөвлөгөө өгнө асар өндөр үнэтэй. За тэр шиг дунд говийн айргийг Монголын хамгийн анхны айраг. За яг би Дэмбэ гэд нэрлэлсэн шүү. Уучлаарай. Би зүгээр интернетээс хайсан чинь ингээд дунд говийнх нь айраг умхаараа Дэмбэддэг гэсэн үг бахаар зэрэг Дэмбэ гэдгийг аваад Дэмбэчин гэж нэрлэлсэн байгаа. Энэ тэр тапстер гэдгийг Дэмбэчин болгоцсон байгаа. Би зүгээр төсөөлж нөгөө өөрөө өгсөн нэр учраас бити намайг шоолоорой. За Монголын хамгийн анхны айраг. За манай энэ дунд говийн айраг бол эртний үннүүгийн үед одоо тэр аймаг байж хахад үссэн байхгүй юу? За Дэмбэ айраг нь бол гүүний сүүний ориг амттай гэдэг ч юм уу те. За одоо хүртэл анхныхаа хөрөнгөөр л байгаа. Амт нь яг хിവэрэ байгаа гэдэг ч юм уу. За хамгийн их таашаагдсан дунд говийн айргийг ерөөсөн маш амттай гэж ярьдаг орон даяар Монгол орон даяараа Монгол хүн болгон дуртай. За харах юм бол ерөн сүүн цагаан өнгөтэй ч гэдэг юм уу. За тэгээ маш таатай сүүний чихэрлэгийн амттай ч гэдэг юм уу. За тэгээд хөөс нь илүү одоо шинэ илүү тааламжтай амтыг бүр мэдрүүлдэг. Ингээд энэ чинь хөөсөрд юм билээ шүү дээ тий эсгээрээ. За тэгээд говийн тийм унган цэцэг тийм өвсний амт хоёрын амт байхгүй юу ч гэдэг юм уу. Тэ? За одоо юу гэдгийг адууны махтай юм уу үхрийн хилтэй идэх юм бол илүү зөгцсөн ч гэдэг юм уу. Тэ? Нөгөө хоёрыг одоо хачир болгох нь шүү дээ. За 200 хоног хатаасан яг үхрийн ширэн хөхүүрэнд хийдэг байхгүй юу ч гэдэг юм уу. Дэмбэчин гэдэг бол дунд говийн цагаан айрагны мэрэгчлэн гэсэн үг ээ. За тэгээд энэ бол айрагны чанарыг хянана, адууны бэлчээрийг хамгаална, айрагны хул, айрагны сөнг, одоо төгс, аяглан ч гэдэм үү, хийн ч гэдэм үү. За тэгээ айрагны хөхүүр тэр сүн хулныхын технологиудыг бүгдийг одоо мэддэг, тэрийг нь хяндаг. За хөхүүр хөрөнгөний хадгалт тентрийг одоо хадгалж хамгаалж идэг юм мэрэгчлэн байгаамаа. За тэгээд 2 минут. Монголд ердөө 10хан дэмбэчин байгаа суужиж болно. Энэ бол брэнд. Ингэжиж брэнд болно. Ингэжиж орон нутгийн аюул жуулчлалын хөгжил гэж хэлнэ. За хугацаа байхгүй болсон байна. Тэгээ би дараагийнхын зөвөр дуртай явчих дөө. Жуулчид мэдрэмж таашааландаа мөнгө төлд юм аа. За нэг байгальд ирчээ, цагаан савраг дээр ирчээ. Ирээл хөөхстэй ямар гоё юм бэ гэл. Тэрийг бүтэн 2 цаг хизэж хэлэхгүй. Наан доороос нь хараад өстой гоё юм байна гэж хэлээ. За тэгээд ингээд өксөө дээр нь гарчаад хоо гэл нэг зураг аваад хоо гэл селфи бидэлтэй нэг баахан зураг аваад өстой гоё байна гэл ингээл наад гоё байна гэдэг үг чи 3 хэлээд 4-тгөө хэлэхгүй. За дараа нь юу ийхээ? Хизээч бүтэн 2 цаг 3 цаг цагаан савраг ямар гоё юм бэ гэд ингэж өгүүлнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр тэнд одоо юу хэрэгтэй? Тэнд өнөөдөр ийм юм хэрэгтэй. Од харуулмаар байна. Тэ? Од урандуулмаар байна. Нар шингэх мандахыг одоо харуулмаар байна. Коктейл өгмөр байна. Газар дээр нь халуун кофе аваачид өгмөр байна. Ийм юм байж иж энэ сервис үйлчлэгээ болно. Ингэжиж хөгжил болно. За энийг би алгаслаа. Би ганцхан зургийг тайлбарлачих. Тэр нэг бариул байгааз. Тэр бариулыг яах гэж хэлсэн? Энэ буур нуурын баазд өгдөө. Хүнд жинтэй хүн энэ суултуур дээрээс босохдоо бие даахгүй те хүнд жинтэй хүн тэр бариулаас бариад босороо гэдэг санаа. Аюул жуулчлалд ийм сэтгэл хэрэгтэй. Ийм сэтгэл байхгүй бол аюул жуулчлалын хөгжил гэж ярихгүй. Нойлын хаалга, нойлын суултуур дээр суухад толгоогоор мөрөгдөггүй зайтай байх хэвээр. Европын өндөр хүн ирнэ, тарган хүн ирнэ гэж бодож тэр нойлын хаалга үүдийг хийх ёстой. Тэр бол аюул жуулчлал. За би хамгийн сүүлийн слайдаа үзүүлье. За энэ дэр эн чинь яхаар тоглодог үлээ. За дэлхийн аюул жуулчлалын сурчлагын TikTok те сурчлагын дээр TikTok бичлэгүүд маш одоо хандлттай. Монголын хаалга би нэг хэд хэдэн бичлэг үзлээ. Та нар ч гэсэн сошиалаар харж ирсэн. Нэг морь унсан охин нэг дорооноор очсон байгаа байхгүй. Давхаалахын эхлээд харахад надад гоё. За би 1 минут үзлээ. 2 дахь минутаасаа би тэр охины давхааг ингээ харсараа уйдж байгаа байхгүй. Тэрийг биш үү тийм урт бичлэг хийхгүй. Аюул жуулчлалын видео сурталчилгаа гэдэг бол тийм амар урт байх ёсгүй. Яг энэ шиг баймаар байна. Энийг чинь одоо тоглоулахтаа яах вүлээ? Нэг тоглолцдог үл тоглоулмаар байдаг.
За. За тэгээд би энэгээр дуусгах гэж та нар энийг ганцхан минут олон энэ бичлэг. Аял жуулчлалын сурчлагыг ингэж хэмээр байна. Яна дуу норхно. Аял жуулчлалын видео бичлэг сурчлагаанууд ийм баймаар байна. Ийм сонирхолтой баймаар байна. За одоо дуусгах гэж байна. Энэгээр би таарт юу өгүүлэх гэсэн бэ гэхээр цагаан суврагын одоо цагаан сувраг бол ерөөсөө дунд говийн брэнд гэж би бол хардаг. Цагаан сувраг дил бол үүс. Энэ бол задлагдана. Тэгэхээр байгальд бол ерөөсөө дэрэгдэн битгий орчин үеийн бариараа, бариул хол бариараа, нуурын эргээс 300 м зайд бүгдийг барьдгийн дэлхийн стандартаар. Тэгэхээр хэрвээ отоглох цэгийг байгуулах гэж байгаа бол цагаан суврагаас дор хаяж хамгийн багадаа 200 м-ийн цаана баймаар байна. Зурган дотор тэр юмнууд орж ирмээргүй байна. Машинуудыг тэнд одоо ойрхон зогсоомооргүй байна. Тэгээд энэ цагаан суврагын зургийг хідэн талаас нь аваад тэн дээр тэр жуулчдын одоо таашаад өөрсдөө одоо таашаал авж байгаа тэр дүрснүүдийг дүрсжүүлээд ийм TikTok хийгээд цацхад л дунд говь тэгэл ажиулт гараад ирнэ шүү дээ. За тэгээ анхаарал тавьсан баярлалаа. За аял жуулчлалын холбооны орон нутаг хариуцсан зөвлөх буян бадарах та баярлалаа. Үнэхээр энд хэлэгдэж байгаа үг, илтгэл бүхэн ярьж байгаа мэдээлэл бүхэн үн цэнтэй байгаа. За тиймээс ч гэсэн бид нар нөгөө цаг хоцроод нэг цагийн хугацаанд хоол манд дууссан учраас асуулт хариултыг бүх илтгэлүүдийн дараа буюу одоо 3 илтгэл байгаа. За мөн биднэрт энэ бүхэн маш үн цэнтэй байгаа. Энд орон нутгийн төсвөөс их хэмжээний тодорхой зардал гарч байгаа. Маш салбарын шилдэг туршлагатай мэрэгжилтнүүд, за тэр дотор байгаль орчин аял жуулчлалын сайдаас эхлээд бүх албаны төрийн нарийн бичгийн дарга хүртэл хүмүүс оролцож байгаа учраас бид нар цагийг хэмнээд цайны завсрал бид нар бол сонирн биш бах. Шууд цаг хоцорч яваа учраас үндсэн илтгэлүүдэд бүрэн сонсохыг хүсэж байна. Яагаад гэвэл бас цагийн илтгэлүүдийн цагийг багасгана гэдэг чинь тэр хүмүүний бидэнд өгөх гэсэн мэдээлэл, үг, үн цэнтэй мэдээлэл бүхнээс бид нар хаснаа л гэсэн үг байгаа. За тэгэхээр шууд соёлын яамны Соёлын үеийн газрын дарга даваа царин маань хамгийн сүүлд буюу 17 цагт илтгэл тавих учраас одоо дараагийн илтгэл болох нутгийн иргэдэд түшгэлсэн аял жуулчлалын шин хандлага бодит туршлага сэдвээр хотелог платформыг үүсгэн байгуулагч халиуныг илтгэлийн тавихыг хүсэж байна. Намаа халиуна гэдэг зочд буудлын менежментийн чиглэлээр зөвлөгөөчлөгөө үзүүлдэг юм байна. Өнөөдрийн та бүхэнтэйгээ ярилцах сэдв маань нутгийн иргэдэд тулгуурласан аял жуулчлалын шинэ хандлага бодит туршлагын талаар ярих болно.
За өнөөдрийн презентацийн агуулга бол ерөнхийдөө 4 хэсэгт хуваагдаж байгаа. Нутгийн иргэдийн тулгуурсан аялал жуулчлал гэдэг үүний талаарх ойлголт хэдүүлээ энэ ч нэг ойлголттой болцгоё. За тэгээд зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд одоо хэрэгжүүлдэг нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал эрхлэх стандарт гэж байдаг. Үүнээс бидэнд өөрсдөндөө хэрэгтэйгээ санаануудаа олж авъя. За тэгээд шилдэг туршлага буюу Меконг мөрнийг одоо түшгэлсэн Вьетнам улсын маш одоо олон жуулчдад, олон сая жуулчдад хүртээ идэж байгаа энэ аяллаа хөтөлбөрийг жишээ олгон. За ингээ хамгийн сүүлд нь Монгол улсад яг энэ зүүн өмнөд Азийн хэлбэрээр хөгжүүлэх боломжтой өртөөчилсөн аяллаа бүтээгдэхүүнийг бас санал болгож байгаамаа. За 1960-аад оны үед бол аялал жуулчлалыг бид нар эдийн засгийн хувьд маш их өрөг өжтэй салбар гэдэг талаас нь хардаг байсан. Ажлын байрыг нэмэлдүүлдэг юм байна. За тухайн одоо орон нутгийн орлогын татварыг одоо нэмэгдүүлдэг юм байна гэдэг талаас нь валют оруулж ирдэг. Окей, их гоё салбар байна гэж алга таш хүлээж авч ирсэн бол 1970-аас 1980-аад оны үед юу ажиглагдсан бэ гэхээр өөр одоо шинэ үзэгдлүүд ажиглагдсан. Аялал жуулчлалыг дагаад манай нийгэм соёлд бол маш олон сөрөг нөлөөллүүд ажиглагдах юм байна шүү. Тэгэхээр бид нар аялал жуулчлалыг зөвхөн эдийн засгийн өргөөжийг хараад байхаасаа илүүтэйгээр манай орон нутгийн иргэдийн амьдралын одоо тэр нийгэм соёлын орчинд яаж өөрчлөгдөд байгаа юм бэ гэдэг сөрөг нөлөөллийг анзаарч харж судлах, түүнийг одоо багасгах ажлуудыг хийх ёстой юм байна гэдэг ойлголтуудыг судлаачид бол гаргаж ирсэн. За яг энэ үеэс эхсүүлээд нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлалын одоо ерөнхий үндсэн суурь ойлголт бол гарч ирж байсан боловч 1990-ад оны үеэс доктортой хөгжил буюу Sustainable Development гэдэг асуудал дэлхийн нийтийн одоо анхаарлыг татсан буюу байгаль орчины асуудлыг бид нар бол аялал жуулчлалд бол хамруулан ойлгож эхэлсэн. За энэ үеэс буюу 1990-ад оноос нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал бол ерөнхийдөө яг төгс утгаараа хөгжих суурь одоо болсон он жилүүдийг судлаачид бол үзэж байгаа юм билээ. За доктортой хөгжил гэдэг зүйл юу вэ гэхээр нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал одоо бол яг олон улсад бол ерөнхийдөө тренд болох хандлагатай болж байна. Энэ нь заавал яг дан ганц нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал ихээсээ илүү